Намайг scientific literacy гэдэг ихэнх хүмүүс миний талаар буруу ойлголттой явдаг учраас би танд өөрийгөө танилцуулахаар шийдлээ. Та антибиотикийг вирусын эсрэг үйлчилгээгүй гэдгийг мэдэх үү? Америкт хийсэн судалгаанаас үзэхэд насанд хүрсэн хүмүүсийн 50% нь антибиотикийг вирусын эсрэг үйлчилдэг гэдэгт итгэдэг гэж хариулсан байна. Хамгийн гайхмаар нь юу гэж 25% нь дэлхийн нарыг тойрдгийг мэддэггүй байна. 40% нь динозавр хүн хоёр зэрэг амьдарч байсан гэдэгт итгэдэг гэсэн хариулт өгсөн. Хүмүүс намайг хитгэн чухал баримтал гэж өнгөцгөн дүгнэдэг. Тиймээс би танд өөрийгөө зөвөр танилцуулъя. Намайг энгийнээр тайлбарлавал хүмүүсийн хэрхэн бодож байгаа, хэр шүүмжлэлтэй, аливаа зүйлийг эргцүүлэн харж байгаа, хэрхэн баримт дээр өөрийн дүгнэлт хийж мэдлэг хуримтлуулж байгааг хэлнэ. Гэвч хүмүүс намайг сонгохоос илүү итгэл үнэмшлээ сонсхийг илүүд үздэг. Учир нь зарим статистик мэдээлэл нь нийгмийн үзэл бодолтой зөрчилддөг. Хүмүүс дандаа туршлага дээрээ тулгуурлан дүгнэлт гаргадаг ба хичнээн мэдлэг боловсралтай байсан ч өөрсдийн итгэл үнэмшлийг баталсан мэдээллийг л хайдаг. Тийм ч учраас бүрэн бодлоо өөрчилж өөр өнцгөөс харах ихээхэн хэцүү билээ. Би та нарт яаж тусалж чаддгийг мэдэх үү? Нэгт ажлын байран дээр шинжлэх ухааны мэдлэгтэй байснараа олон шин санаа гаргаж энэ нь бизнес болон өргөжнө. Ажлын байр ихээр байгуулснаар цаашлаад эдийн засагт өөрчлөлт дагуулж болно. Жишээ нь бидний мэдэх Facebook, Apple гэх мэт томоохон компанийг авч үзэж болох юм аа. Хоёрт хувийн амьдралд хүн болгон өдөр тутамдаа шийдвэр гаргадаг. Жишээ нь та хүүхдээ вакцинд хамруулах уу? Хэрвээ таны бие өвдвөл эмчид үзүүлэх үү? Эсвэл өөрөө интернет ашиглан эмчлэх үү гэх мэтчлэн олон сонголт тулгархад та шинжлэх ухааны мэдлэгээ ашиглан янз янзын буруу ташаа мэдээлэлд гуурдахгүй хамгийн оновчтой сонголтыг гаргаж чадна. 3-т ардчилсан нийгэмд. Одоогийн ардчилсан нийгэмд иргэн бүхэн санал бодлоо солилцох боломж олгон оролцоотой байхыг хүсдэг билээ. Гэвч хэрэв шинжлэх ухааны тодорхой мэдлэггүй бол мэдээллийг баттай судалгаанаас сурвалжаас авч чадалгүй бүрэн мэдээллээс хоцрон оролцох боломжгүй болно. Жишээ нь сонгуулийн үед хүмүүсийн худал үг, хуурамч сурталчилгаанд итгэн буруу хүнийг сонгох эрсдэл нэмэгдэн нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлнө. Намайг түгээхэд оруулах хувь нэмэр юу вэ гэж үү? Намайг судалдаг клуб байгуулах, мөн бага насны дүү нартай миний талаар ярьж өгөхийг та бүхнээс хүсэж байна. Эцэст нь хэлэхэд хизээж битгий суралцгаа зогсоогоорой. Баярлалаа.